За өмнө нь төрийн тэргүүнээр ажиллаж байсан эрхэмтэй холбоотой мэдээлэл мөн өнөөдөр олон нийтийн анхаарлын төвд байлаа. Өнөөдрийн засгийн газрын ээлжид хурлын дараа засгийн газрын хэрэглэх газрын дарга учрал Монгол Улсын ерөнхийлөгч асан улсын хурлын гишүүн Баттулгад хандаж 7 хоногийн дотор Монгол Улсын стратегийн 39 ордын 1 нөөцөөр 2 дээрэмлэгдэх төвөрг нуурын ордыг хятадын 4 иргэнд зарсан асуудлаа цэгцэл за эсбөгөөс хуулийн хүрээнд арга хэмжээ авна гэсэн мэдээлэл хэлээ. Тэрээр энэ мэдээлэлээ хийхийн өмнө хариуцлагатай албан тушаал хашиж байгаа хүний хувьд баримттай асуудлыг хөндөж байгаа гэдгээ тодтогсон юм а. Тэр төвөрг энержи компани 4 лиценз эзэмшдэг. Тэгээ би бас хариуцлагатайгаар хэлэхэд янз бүрээр одоо бас мэдээлэл дээр хүмүүс одоо буруу ташаа ойлгоод өгч байгаа шүү. Тэгээ би одоо улсын их хурлын гишүүн Монгол Улсын төрийн тэргүүнээр ажиллаж исэн Баттулга гойд хандаж хэлье. Та бол энэ стратегийн 39 стратегийн ордод хамаардаг төвөрг нуурын ордыг зарсан чинь үнэ. Зарахтаа Виржиний аралд бүртгэлтэй Well Delighted Limited, Brave Line, Сингапурт бүртгэлтэй Camex Pte Ltd, Хонконгод бүртгэлтэй Minhong гэдэг компаниар дамжуулж энэ компаниудыг оролцуулж үндэстэн дамсан санхүүгийн схем хийж 250 сая доллараар зарсан чинь үнэ. Дээрэс нь та бол Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж исэн чинь ч бас үнэн. Мөн баялагийг иргэддээ өгье. Байгалийн баялагтай эзэн болёо гэж ярьж яваа чинь бас үнэн. Тийм учраас би бас баялагын сангийн хуулийн ажлын хэсгийн ахлагчийн хувьд та өөрийн хутгсан энэ асуудлыг нэг талд нь гаргаж энэ олон компаниудтайгаа өөрөө учир холбогдлоо олж асуудлыг шийдэ гэдэг 7 хоногийн одоо хугацаа өгч байна. Энэ хугацаанд шийдэж чадахгүй бол засгийн газар бид хуулийн хүрээнд дараагийн арга хэмжээг авна гэдгийг хэлье. За Халтмаагийн Баттулга нь 2004-өөс 2008 он, 2008-аас 2012 он, за 2012-оос 2016 онуудад тус Монгол Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан. За түүнчлэн 2008-аас 2012 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн Замтээвэр барилга хот агуултын сайд, за 2012-оос 2014 онд Монгол Улсын засгийн газрын гишүүн Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд, за 2017-оос 2021 онд Монгол Улсын ерөнхийлөгч үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнээр ажиллаж байсан юм а. За эдгээр төрийн өндөр дэд албан тушаалыг хашиж явах үедээ Монгол Улсын стратегийн 39 ордын дээрээсээ 2 дэрэмлэгдэх төвөрг нуурын ордыг гадаадын иргэдэд худалдсан уу гэдэг асуулт хардлага үлдэж байгаа юм. За төвөрг нуурын хүрэн үрсний орд нь Төв аймгийн Баян сумын нутагт оршдог. Одоогоор ордын талбай хэмжээг 20-с 30 км гэж тогтоожээ. За урьдчилсан таамгаар 3 тэрбум нүүрсний нөөцтэй гэсэн бүртгэл байдаг байна. За төвөрг нуурын бүлэг ордод 10 гаруй компани лиценз эзэмшдэг бөгөөд за хамгийн том нь Самех хязгаарлагдмал хувьцаат компани бөгөөд за уг компаниг 2007 онд Халтмаагийн Баттулга улсын хурлын гишүүнээр ажиллаж байхдаа үүсгэн байгуулсан гэх мэдээлэл хэвлэлээр олон удаа гарч байсан мөлий.